За энэ гурвын нани ба нани хоодо буюу сүрээ ба сүрүү хоодо. Өөрчн номээ ба номоо хоодо ч юм уу уух тусам, тех тусам, хийх тусам гэдэг ийм өгүүлбэрийг хэвтүүлээ. Дөрмийг хэвтүүлээ үзнэ. За японоор уншчих. Японоор ингэж тайлбарлахаас илүү монголоор тайлбарлавал энэ дүрэм илүү амархан. Хэдүүлээвчсэн уншчих. Нани о сүрү то коую кекка ни нари, мото нани о сүрү то мото ни нару гэсэн утгатай. Улам бүр хичээх бүр одоо бенкио сүрэба сүрү ходо жозо ни наримас. 日本語の勉強をすればするほど上手になりますбуюу Япон хэл хийх тусам илүү сайн болно. Хичээх тусам тэгнэ. Ундо сүрэба сүрү ходо ясаймас. ч юм уу те. Одоо дасгал хийх тусам турнаа ч юм уу. Ийм үед ашиглагдах байх нэ. За жоохон энэ ойлгож байгаа хэцүү тайлбарлалцсан. Гэхдээ хэдүүл уншия. Тех тусам, тех болох тусам гэсэн утгатай тий. За нэг үзэгдэл эсвэл нөхцөл нь нэмэгдэх, гүнзгийрэх ахих тусам нөгөө үзэгдэл нь мөн хамт өөрчлөгдөж байгааг харуулдаг. Нэг юм нь ингээд ахих тусам дэшин ундо сүрэ ба сүрүү ходо буюу бүр дасгал хийх тусам нөгөө нэг юу нь турна гэдэг тэр үйл явц маань бас л яг л өөрчлөгдөд явнаа. Япон хэлийг хийх тусам хичээлийг хийх тусам бас л яг л нөгөө Япон хэлэндээ сайн болох нь гэд бас ингээ яг зэрэгцээ сайн болох юмнаа гэсэн утгатай байх нь шүү дээ. За энэ хамгийн адармаатай хэсэг нь болохоор сэцүзоку. Манай монголчууд энэ дүрмийг ойлгоход амархан гэж бодож шин. Сэцүзоку дээр л жоох алдах гад байх бах. За хэдүүлээ харъя. Доши ба тэгээд ви доши жишокей ходо. За энэ дэр жишээ нь сүрүү хамгийн амархнаар энэ чи юу байхгүй байна. За хамгийн амархнаар хэдүүлээ сүрүү. Сүрүү маань баалуу хувирахаараа сүрэба тэгээд жишокейлөө орохоор сүрүү штэ тий. Яг тэр доош явал хувирна гэсэн үг. Доошигийн багийн хувилбар нь болохоор сүрэба. Доошигийн сүрүүгийн жишокегийн хувилбар нь болохоор тал бичиг хувилбар нь болохоор сүрүү. Тэгэхээр сүрэба сүрүү ходо. Сүрэба сүрүү ходо. Хийх тусам гэсэн үг гарч ирнэ гэсэн үг. За дараагийнх энийг бас айгүй ашигладаг шүү. Японочууд айгүй ашигладаг. За ике кереба. Ике гэдэг маань юу вэ манайхаа? Икеё шиг хэлж байгаа байхгүй юу? И тэмдэг нэрийг хэлж байгаа. За тэгээд яг икеё шин яг игээрээ үлдээд тэгээд ходо болно гэсэн үг. За жишээ нь самукереба самуи ходо. Самуигийн игийг аваад хаяад би танарт харуулъя. Самуи гэдэг ийм игийн хэмдэгнэр байгаа штэ. Энэ дээр кереба залах юм бол ийг нь шууд авангуудаа самукереба болох байхгүй юу? Самукереба нэмэх нь энэ болохоор икеёшиг нь итэн бичнэ гэсэн үг. Тэгэхээр самуи тэгээд артаас нь ходо залгана гэсэн үг. Самукереба самуи ходо хүйтрэх тусам гэсэн утгатай. За ойлгосон бах тий. За дараагийнх нь болохоор накеёши. Шизукана. Шизукана гэдэг чи юу вэ? Дуучмээ байхгүй, намгүй гэсэн үг шүү дээ. За. Тэгвэл энэ дээр яаж орж ирэх вэ гэхээр
시즈카나라 시즈카 тэгээд нара гэж орж ирж байна. Тэгээд нэмэх нь Шизукана ходо инакеё шиг наатай бичин гэсэн байна тий. Шизукана накеё шиг наатай бичин гэсэн үг. Sorry энэ дээр ингэчээ. накеё шиг наатай бичнэ гэдэг нь болохоор накеё шиг наатай бичин гэсэн үг. Тэгээд арталтаас нь ходо гэдэг орж ирнэ. Шизукана ходо буюу нам гүн байх тусам сайн унтан ч юм уу тий. Тэгж орж ирнэ гэсэн. За дараагийнх нь болохоор мэйши буюу нэр үг. Тэгээд sorry ингэчээ. Мэши гэдэг маань болохоор нэр үг. Тэгээд дэ ареба шууд залгана гэсэн үг. Мэши дэ ареба. За энийг хэдүүлээ харъя. Жишээ өгүүлбэр дээрээс харах юм бол энэ. За жишээ. 彼のこと知れば知るほど好きになります。彼のことбуюу түүний талаар тэр эрэгтэй хүний талаар ширүү гэдэг чинь юу вэ? Үйл үг шүү дээ. Энэ үйл үг. Үйл үгэн дээр яана гэж юм? Ба болгоно гэж штэ. Тэгэхээр ширүүгийн рүү рэ рүү шилжээд гэдэг баган руу шилжээд ширэба тэгээд жишокей буюу тол бичгийн хэлбэр нь ширүү тий ширэба ширүү ходо тэгээд шууд ардаас нь ходо залгаж байна. Харж байна тий ширэба гэдэг ширүү чинь баалуу ба кейлүүд шилжихээр энэ ширүүгийн рүүн рэ гэдэг баган руу шилжээд ширэба гэсэн үг. Ширэба ширүү гэдэг маань болохоор жишокей буюу тол бичгийн хэлбэр тэгээд ходо залгана гэсэн үг. Тэгэхээр ширэба ширүү ходо сүкини наримас буюу түүний талаар мэдэх тусам сайн болно. Улам сайн болно. Мэдэх тусам бас сайн болно гэсэн үг. Окей. За дараагийнх нь болохоор кюрио тий кюрио буюу цалин гэсэн үг. цалин такакереба такай ходо урэшii desu. Урэшii desu буюу баяртай аз жаргалтай баяртай байна гэсэн үг тий. За кюрева такакереба буюу чи юу лээ такай гэдэг юуны икеёши буюу и тэмдэг нэр байна тий. И тэмдэг нэр гэдэг маань өөрөө юу лээ? Такай гэдэг маань өөрөө тэмдэг нэр тэр нь игээр төгсөж байгаа учраас и тэмдэг нэр гэж байгаа тийм үү. Тэгэхээр такай керебагийн иг нь авч хаянгуудаа кереба нэмээд така кереба тэгээд такаийн жишокей нараад такай итэйгээ бичдэг такай ходо урэшидэс буюу цалин эсэх тусам баяртай байна. За дараагийнх нь бенкё сүрэба сүрүү ходо нихонго га жозу ни наримас буюу бенкё хичээл сүрэба сүрүү ходо буюу энэ нөгөөний доошин маань үйл үг маань явж байна. Сүрүү ходо нихонгога жозу ни наримас буюу хичээлэх тусам япон сайжирдаг. Манайхан жозу гэдэг үгийг мэдж байгаа ах тийм. За жиозу шошдог тийм үү. За хэдүүл энэс харъя. Энэ дээр бүх жишээ үгнүүдийг хулбарсан байна. За жишээ нь энэ сүрүү гэдэг үйл үгийг хувилгасан байна. Сүрүү маань сүрэба болоод сүрүү өрөөгөр төгсөж байгаас рүүн рэлөө хувраад тэгээд баа залгана гэсэн үг. Сүрэба сүрүү ходо буюу хийх тусам гэсэн үг. Бенкё сүрэба бенкё сүрүү ходо буюу хичээлэх тусам жозуны наримас буюу улам сайн болно гэсэн утгатай. За икеёши буюу и тэмдэг нэр дээр яах вэ гэхлээр
энэ дэр ямар и тэмдэг нэр байна вэ гэвэл нэг арилгач. Окей. За. Чикай гэдэг тэмдэг нэр байна. И тэмдэг нэр. Чикай. Чикай гэдэг маань болохоор ойрхон гэсэн үг. Чикай ойрхон. За тэгэхээр кайшава ие кара чикакереба чикай ходо бенри дес. За. чикакереба чикай ходо гэдэг яаж хуурсан бэ? Хэвлээ харъя. Чикай гэдэг маань болохоор чикаи гэж бичнэ тийм үү? Тэгээд чикаигийн игийг нь авч хаяад кереба шууд нэмээд чикакереба тэгээд чикай ходо чикай и ходо бенри дис буюу энэ ер нь бол жишөө кейс гэсэн үг л дээ. Ажил нь гэртээ ойрхон байх тусам илүү тохиромжтой. Бенри буюу тохиромжтой, тухтай, амар гэсэн утгатай шүү. За бенри буюу за би энэ үсгэлийг бенри буюу тохиромжтой. Энийг бас маш их хэрэглэдэг шүү. Кайшава ие кара гэдэг бол ойлгомжтой шүү дээ. За цаашаа явъя. Сашими ва шинсэнна. На тэмдэг нэр вэ? Шинсэн гэдэг маань болохоор шин гэсэн үг. Шин гэсэн үг. Энэ нь бол ерөнхийдөө загсан дээр шин гэдэг ханз харагдана. За манайхаас ханзыг сайн харж байна уу? Энд чинь загсны ханзаагаас тэгэхээр шин гэдэг маань өөрөө шин гэсэн үг шүү дээ, тий? Шин гэж уншигддаг мөртлөө бас яг монголоор бас шин гэсэн утгатай тий ингээ харахад. Тэгээд энэ чинь загсны ханз байхаараа энэ бол шин загсаа гэд энэ ханзыг ингээ ойлгож байгаас энийг уншиж чадахгүй байлаа ч гэсэн энэ онкун дуудлагаа уншиж чадахгүй байсан ч гэсэн энийг шууд хараад энэ шин загастай холбоотой шин минтэл холбоотой юм байна да гэж дотор ингээ ойлгочихж байгаа гэсэн. Тэгээд за энэ нь бол сашимигийн ханз байгаа. Сашими ва шинсэннара шинсэнна ходо ойший дес. За энэ ойший буюу амттайгийн ханз юм байдаг шүү. Ойший дес. Шинсэн нара накеёши дээр болохоор нара залгаад тэгээд яг накеёши дээр на хിവэр нь бичнэ гэж юм. Шинсэн нара шинсэн на ходо. Окей. За дараах нь мэши байна. Нэр үгэн дээр. Нэр үгэн дээр яг хоёр меймон де ареба меймон де ару ходо музукаши дес. Буюу меймон гэдэг маань болохоор нэр хүндтэй сургуулийг хэлж байгаа. Нэр хүндтэй сургууль нэр үг шүү. Нэр хүндтэй сургууль. За тэгвэл нэр үгэн дээр яах юм бэ гэж чинь нэр үгний хардаа шууд де аребас залгана гинэ. De areba мемон де ареба миний энэ юу харагдаж байгаа болов манайхан. Ой. За мемон де ареба илүү нэр хүндтэй сургууль байх тусмаа мемон де ареба мемон де ару ходо де ару залгаад ходо музукаши дес буюу улам хэцүү байдаг. За энийг дахиад юуг нь сайн хараад аваарай. Яг л эдний ингээд ойлгоцсон байхад бол энүүгээрээ хуурахад бол ямар ч асуудалгүй. Тэгээ энийг ингээд өөрөө амьдралтаа хэрэглээд сонсох тусам өөрөө бас өөрөө ярих тусам энэ маань ингээд та бодохгүйгээр шууд ингээд дотроо хувирлагаад ярьдаг болчихно гэсэн үг. Цаанасаа танд амт шорч байна. Чикакереба чикай ходо, такакереба такай ходо, самукереба самуи ходо, юмеде ареба юме де ареба юме де ару ходо ч юм уу те ингээд тав ингээ ашигладаг мэдэх тусам ингээ шууд барилж цаанаас чи ингээ талгаанаад ч ороод ирнэ гэсэн үг. За манай ойлгосон гэхэд итгэлтэй байна.